За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр бүгдээрээ ментлийн 1 2 дугаар хууль буюу моно гибрид хэвцэгдүүлэхийн талаар үзнэ. За хэдүүлээ генетикийн бодлогыг ихэ бодохдоо хэд хэдэн нэр томьёонуудыг зайлшгүй цээжсэн байх ёстой. За тэгэхээр тэндээс эхлэе тийм үү? Хайрц буюу эцэг их гэж байна. Эцэг ихийн тэмдэглэгээр энэ P үсгээр хийж өгнө. За энэ G үсгээр гамет гэж байна. Бэлгийн эсүүдийг G үсгээр тэмдэглэнэ. За F1 гэж байна. Энэ болохоор нэгдүгээр үеийн удам. За энд болохоор F2 гэж юм тийм. Энд болохоор хоёрдугаар үеийн удмыг ингэж тэмдэглэж өгч байгаа. За том А үсгээр дамгаалгч генийг тэмдэглэж байна. Дамгаалгч ген. Жижиг А үсгээр нуугдмал ген. Нуугдмал буюу рецессив тийм генийг тэмдэглэж байна. За энэ том А жижиг А гэж юм тийм. Том А жижиг А бол юу вэ? Гетерозигот генотип гэж. Яг тэгвэл энэ хоёр өөр генээс бүтсэн байх тийм үү? За энэ хоёр том Аг болохоор гомозигот дамгаалгч генотип гэнэ. За хоёр жижиг агаар яг гомозигот нуугдмал генотипийг тэмдэглэж байна. За эцэг эхийг тэмдэглэхдээ хүйсийн тэмдэглэгээр яг заавал хийж өгнө гэсэн. Эмэгтэйг энэ тэмдэглэгээр, эрэгтэйг яг энэ тэмдэглэгээр хийж өгнө гэсэн. За тэгвэл бүгдээрээ одоо ментлийн 1-р хууль буюу 1-р хууль болохоор хэвцэгдүүлэхийн дараа удмууд нь яг нэг янз байна гэж. Ерөөсөө шинж тэмдэг өөрчлөгдөхгүй зөвхөн нэг янзын өөр удмаас. Эцэг нь улаан байл тийм үү? Одоо эцэг нь одоо улаан өнгөтэй байх юм бол юу? Үр төлөв нь яг улаан гарах жишээ. Ерөөсөө шинж тэмдэг яг салахгүй гэж нэг янз байна. За тэгэхээр машины бодлого хэлье. Улаан цэцэг цагаан цэцгээ бүрэн дамгаал. За энэ улаан цэцэг нь цагаан цэцгээ бүрэн дамгаал гэж. Тэгвэл гомозигот улаан цэцгийг цагаан цэцэгтэй эцэлдүүлэхэд 1-р үеийн удамд гарах цэцгийн өмгийг тодорхойлно. 1-р удамд гарах цэцгийн өмгийг тодорхойлно. За тэгвэл энэ улаан цэцгийг ген бол юу? Дамгаалгч гэж байгаа учраас том А байх нь тийм. Том А байх. За асуултан дээр чинь гомозигот улаан цэцгийг цагаан цэцэгтэй гэж байгаа учраас гомозигот гэдэг нь юу вэ? Хоёр том А ийм генотиптэй байна гэсэн. Энийг хоёр жижиг А буюу цагаан өнгө нь яг А генотип тийм. Энэ цагаан өнгө дарамгуулагдж байгаа учраас жижиг А байна. Тэгэхээр энд яг гомозигот учраас энэ хоёр жижиг А байна. За эндээс гамет гарна. Тэгвэл шууд гамет гарна. За энэ гамет гарахаар энэ хоёр зүйлээс юм. Хоёр Агаас нэг том А. Хоёр жижиг Агаас юм. Нэг жижиг А. Тэгээд F1-д яг хоёр гамет хооронд үүсчээр том А жижиг А. За том А чинь жижиг Агаа бүрэн дамгаална гэсэн тийм үү? Нөгөө улаан цэцэг чинь цагаан цэцгээ бүрэн дамгаална. Тийм учраас энд яг улаан цэцэг гарч байгаа. Энэ том А ийшээ дамгаалчихж байгаа учраас энэ гарсан үр удам яг улаан өнгөтэй гарах нэ. Улаан өнгөтэй. За ингээд бидний яг ментлийн 1-р хууль буюу гарсан үр төл нэг янз байна гэдэг хуулинд батлагдав.